Эрхэм үзэгч та бүхний амрыг ирье. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд та бүхэндээ Батлан хамгаалах салбараар зэвсэх түвшинд өрнөсөн мэдээллийг хүргэж байна. Халахын голын дайны ялалтын 85 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг байгууллага Эрдэнэтэн судлаачид судалгааныхаа ололт амжилт, туршлага хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох зорилгоор Халахын гол 85 сэдвт хэлэлцүүлгийг өрнүүллээ. Уг арга хэмжээг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэн, археологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм а. Хэлэлцүүлэгт шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан академич Батбаяр Халахын голын дайны түүхийн судалгаа, өнөөгийн байдал, цаашдын хандлага, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн доктор профессор Шагдар Халахын голын дайны түүхэнд нэг мөр болоогүй зарим асуудал, шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн инновац хамтын ажиллагааны салбарын эрхлэгч доктор Эрдэнэчр цэргийн археологийн судалгаа цаашдын жишг хандлах сэдвээр тус илтгэл тавилаа. Тэгэхээр энэ оны хувьд бол одоо ийм хоёр том ажил тайлбар тойл хийх, археологийн судалгааг эхлүүлэх ийм хоёр том ажил бол одоо явагдаж байна. Тэгээд энэ хэлэлцүүлгээр энэ ажлуудын эхлэл цаашдын одоо явц. Тэгээд энэ одоо ажилд Батлан хамгаалах яам, Монгол Улсын засгийн газар, боловсрол шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны академи энэ бүх одоо төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухлаа гэсэн энэ асуудлыг өнөөдөр бид ярилцлаа. За энэ хэлэлцүүлгээр бид нар бол эдгээр судлаачид Халахын голын дайны энэ ялалтын үнцнийг хэрхэн яаж дүгнэж байгаа. Энэ дайн одоо хэрхэн яаж өрнөсөн. Энэ дайны одоо шийдэгдээгүй ямар асуудлууд байна. Судалгааны ямар шинэ үнэлт дүгнэлтүүд байна гэсэн энэ талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байгаамаа. Хэлэлцүүлэгт Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх цэрэг агаарын цэргийн ачаа хошууч генерал Петрунен Батлан хамгаалах яам зэвсэх түвшний жанжин штаб үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэн археологийн хүрээлэн Монгол цэргийн музей Батлан хамгаалахын төв архив хэлийн цэргийн хэл судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцож санал бодлоо солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн алба өнөө ба ирээдүй сэдвт эрдэм шинжилгээний хурлын 2 дугаар шатны шалгаруулалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн илтгэлээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд хийсэн судалгаа, ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал шинжилэл, гадаад орнуудад ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэж буй туршлага, эмэгтэй ахлагч алба хаагчдад тулгамдж байгаа асуудал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Өнөөдөр энэ илтгэлийг үндсэн хурал шүүж байгаа бүрэлдэхүүнтэйгээ ярилцсан зохион байгуулалтаас ярилцаад за энэ илтгэлүүдийг уншаад шалгаруулахаасаа илүүтэйгээр илтгэл тавигдах одоо үндсэн одоо 9 шалгууруудын нэг болох илтгэх ур чадрын сурчлага өдөр бүгдийг сонсох зүйтэй юм байна гэдэг шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээ зохион байгуулалтаас одоо ингэж ярилцаад өнөөдөр бол зохион байгуулж бас гол онцлог байна. Өмнөх хурлууд бол яг хуу зэвсэгчийн хэмжээний хурал манай шалгарсан англи командуудаас шалгарсан илтгэлүүдээ шүүгчийн бүрэлдэхүүн уншаад уншсныхаа үр дүнд одоо илтгэлүүдээ шалгаруулж байсан бол өнөөдөр энд давхар илтгэлийг нь сонсож одоо дараагийн сургалтад оруулахаар зохион болгож байгаа гол онцлог юм аа. За өнөөдөр энэ хурал бол зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болж байна. Өмнө нас 1-р шатнд бас явсан байгаа. За одоо энэ хуралд одоо шалгарсан одоо дараагийн илтгэл нь болохоор төрийн цэргийн бол хууль сахиулах байгууллагын халагч нарын одоо чуулга уулзалтаар одоо явагдана. Тэгээ энэ залуучуудад энэ албаагч нарт бас том одоо бэлтгэл сургалт гэж бас харж байна. За энэ удаагийнхаа илтгэлээр ахлагчийн албаны эрх зүйн зохицуулалт ба шинжилэл өнөөгийн байдал гэсэн сэдвийг авсан. Бидний өнөөдөр одоо амьдарч байгаа нийгэм болон эрх зүйн нийгэмд эрх зүйн акт нэн төрөнд шаардлагатай байдаг. Эрх зүйн баримт бичиг одоо хууль тогтоомжууд маань бидний амьдралд одоо хэрэг нөлөөтэй байна гэдгийг одоо хүндхийг хүссэн мөн тулгамдж буй асуудал тэрийг шийдэж гаргах шийдэл гэх мэтчлэн одоо ялангуяа хилчтнийхэн одоо төлөөлөл болон оролцсон хилчдийн хувьд бол одоо хөдөө орон нутагт аслагдмал газар бид одоо ажиллаж амьдардаг учраас энэ бидний нөхцөл байдал одоо хууль эрх зүйн талаас ямар одоо эрх зүйн актууд хэрэгтэй, ямар өөрчлөлт оруулах саналтай, бодолтой байгаа. Бид одоо миний хамгийн нэн төрөнд авсан асуудал бол одоо бид ахлагч нарын
бүрэлдэхүүн маань одоо тэтгэврийн насанд гарахад бид одоо энэ зөвхөн хиллээс тэтгэврийн насанд гарч байгаа юм чинь гараад ямар одоо нөгөө нийгмийн хамгаалал байгаа юм бэ? Бид юу хийж одоо цаашид амьдрах юм бэ? Энэ одоо эрх зүйн актаар энийг зохицуулаад өгөөч те. Одоо энэ хилийн зэрэгс тэтгэврт гарахад бид гараад нийгмийн баталгаатай байх тэр дахин сурах, боловсрох өөр мэрэгжлэр нийгэмдээ хэрэгцээтэй өөр мэрэгжлэр сурч боловсрч ажиллаж амьдрах тэр баталгааг минь хангаж өгөөч гэсэн бас сэдвийг сонгосон байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагууд 4 салбар чиглэлээр зохион байгуулсан юм а. Илтгэлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй шин санаа асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн бодит судалгаа, тоо материал суурилсан, улс орон болон мэргэжлийн хүрээнд практик ач холбогдол, судалгааны арга, баримт бичгийн стандарт, хил найруулга зүүн алдаагүй байх гэсэн 9 шалгуураар шүүж, шилдэг 8 илтгэлийг шалгаруулж 1-р шатнд хэлэлцүүлнэ. Төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагын ардч нарын чуулга уулзалтыг огтон зохион байгуулах олон арга хэмжээнүүдийн нэг одоо томоохон хэлбэр бол эрдэмтдийн урлагаа. Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны 10 жилийн ойн нэрэмжит спортын цогцлбор тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо зэвсэг түвшний жанжийн штаб, онцгой байдлын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүх шинжилгээний ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, төрийн тусгай хамгаалалтын газрын ахмадын хороод, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны Америкийн Нэгдсэн Улс дахь салбар зөвлөл, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны салбар хоорондын баруун зүүн бүсийн нийт 12 багийн 180 тамирчид гар бөмбөг, шатар, ширээний теннис, бильярд, дартсын төрлөөр 48 багц медалийн төлөө 2 өдөр өрсөлдсөн юм а. Энэ тэмцээний үеэр мөн түүнчлэн Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны 10 жилийн үйл ажиллагааг сурталчилж, ахмад ажлынхаа санал бодлыг сонссон ийм өргөн дэлгээс сайхан арга хэмжээ боллоо. Жил болгон зохион байгуулдаг энэ тэмцээний энэ жилийн онцлог бол юуны өмнө нэгдүгээр оролцож байгаа багийн тоо нэмэгдсэн байна. Зөвхөн Улаанбаатар хотод байгаа төрийн цэргийн байгууллагуудын ахмадуудаас гадна зүүн болон баруун бүсийн тамирчид манай Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны салбарын тамирчид ирж оролцсон байна. Мөн түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын салбар холбооны тамирчид оролцсон. Өөрөөр хэлбэл оролцож байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулбал нэмэгдсэн ийм арга хэмжээ болж байна. За хоёрдугаарт энэ арга хэмжээ зөвхөн одоо спортын уралдаан тэмцээнээс гадна ахмад дайчууд хоорондоо уулзаж амьдралынхаа дурсамжийг солилцсон, мөн залуу офицеруудад өөрсдийн дурсамж, ажлын туршлагаа ярьсан ийм арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстээ Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны удирдлагын нэрмнээс баярснаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Спортын цогцлбор тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг зэвсэг түвшний жанжийн штабын ахмадын хороо эзэлсэн бол удаах байранд тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газрын ахмадын хороо тус шалгарлаа. Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо зөв хандлага эрхэм мандууд төрийн бус байгууллага хамтран Монгол Улсын түүхэн газруудаар аялах, эх орон чөлслийг түгээн дэлгэрүүлж, зэвсэг төвчин анги байгууллагуудыг сурталчлан таниулах, иргэдэд зөв хандлага, ёс зүйн төлөвшлийг олгох зорилгоор эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд алдрын замналаар явган алхалтыг зохион байгууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг дэмжин төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудын ахмадын хороод явган алхалтын клубын 200 гаруй ахмад дайчид энэхүү арга хэмжээнд оролцлоо. Алхагчид Төв аймгийн Сэргэлэн суманд бүтээгдэж байгаа майдар цогцлбороос зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэл Хуурай замын цэргийн командлын байр хүртэл нийт 10 км алхсан юм а. Энэ хоёр дахь удаагийн аялам өнгөрсөн жил Жанжин Сүхбаатарын дурсгалт газруудаар аялсан бол энэ жилийн хувьд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах зэвсэг түвшний 0.16 дугаар анги Хуурай замын цэргийн командл энэ чиглэлд бид нар явган аяллаа зохион байгуулж байна. Энэ аялалд төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож одоо бага залуу насны цэргийн алба хааж байсан улсууд уулзаж дурсамж ярилцлага өргөнүүлэхийн зэрэгцээгээр энэ одоо эрүүл агаарт явган аяллыг маш идэвхтэй сайн зохион байгуулж өнөө цагийн зэвсэг төвчнийхаа бас сургалт бэлтгэлийг байр байдал алба хааж байгаа алба хаагчдын хичээл сургуулаа явуулж байгаа энэ байдалтай танилцаад бас залуу үеэд дурсаж ийм сайхан дурсамжтай явган аялал боллоо. Төв Азийн өндөрлөг дээр энэ өргөн удам нутаг дэвсгэр дээр эзэнт гүрнээ байгуулсан одоо бидний түүх бол Монгол цэргийн түүх. Тэгэхээр Монгол хүн болж төрсэн хэн бай, хинч бай энэ их орноороо бахархах, их орныхон
одоо сөөм газар одоо чимэг шороогны үн цэнийг бид нар мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн алхалтын хөтөлбөрийн бас нэг онцлог нь бол бид нар яг энэ их түүхийнхаа жимээр түүхэн энэ алдрын жимийг тодтогч алхаж байгаа нь бол бас онцлог байлаа. Ялангуяа одоо бид бол хурай замын цэргийн командл дээр ирсэн байна. Энэ дэлхий дээр хамгийн том хурай газар дээр эзэнт хүрээнийг байгуулсан монголчуудын үр сад нь бол бид нар тэгэхээр яалтж байхгүй түүхээ мэддэг байх, эх оронч үзэл санаа гэдэг бол иргэд бидний хувьд бол үнэхээр чухлаа. Явган алхалтад оролцогчид зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцсан. Тус бригадаас төрөн гарсан Монгол Улсын баатруудын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Одоо та бүхэнд бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай аммын энхийг сахиулах ажиллагааны 12 дугаар ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдын төлөөлөл ахлагч уянгийг онцлсон сурвалжлагыг хүргье. Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг сахиулах аммын саржилгаанд албан үүргээ нэр төртөө гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэг түвшний Нутуулагын батальоны 12 дугаар ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчдын эхний ээлжийн бие бүрэлдэхүүн энэ 7 хоногт их орондоо хүрэлцэн ирсэн юм а. Бид энэ үеэр энхийг сахиулагч дайчдын төлөөлөл болох хангалт үйлчлэгээний ротод үүрэг гүйцэтгэсэн зэвсэг түвшний 234 дугаар ангийн радио телеграфчин ахлагч уянгийг онцолж сурвалжлага бэлтгэсэн юм а. Өмнөд Судан улсад албан үүргээ гүйцэтгэхэд эх орныхоо зөв хөлгийн жолоо залах энэ мөчид түүний төрсөн өдөр тохиосон нь онцлог үйл явдал болсон юм а. Манай эхнэр болохоор өмнөд Судан улс үүрэг гүйцэтгээд дөнгөж сая газардлаа. Сая их хэрэгтэй холбоонд орсон. Сая нааш хатуусан сурчлаа гэж байна. Тэгээд бараг жил 11 сар хугацаатай үүрэг гүйцэтгээд би чад маш их баяртай байна. Ингээд догдлоод 2 хүүхдтэйгээ хүлээхээс хүсэж байна. Маш их баяртай байна. За би өөрөө ажиллагаанд бол нэгдсэн үндэсний байгууллагын ажиллагаа Афганистан НАТОгийн ажиллагаанд нийтдээ 5 удаа үүрэг гүйцэтгэсэн байгаа. Ерөнхийдөө газарны нөхцөл цагийн байдал зовлон жаргадаг өөрөө би бичлэн одоо тоос учраас л сайн мэддэг байна. Тийм болохоор одоо эндээгээ үүрэг гүйцэх хугацаанд нь бас сайхан тайван байлгахаа үүрэг гүйцэх үед нь бас сэтгэл санаагийн үүргөх одоо энэ ард талаа бүх юм одоо даагаад одоо 11 сар үүрэг гүйцэтгээд ингээд хүлээгээд өнөөдөр уулзаад маш баяртай байна. Би бүгд өмнөд Судан улсын 12 дугаар батальон ээлжийн батальон хангалт үйлчилгээний оротод үүрэг гүйцэтгээд ирлээ. Тэгээ үүргээ амжилттай сайн гүйцэтгээд ирлээ. Сайхан хамт олонтой болсон. За тэгээд эх орондоо Монгол онгоцоор ирлээ. Тэгээд дотор бол үнэхээр сайхан халуун талаавар амьсгалтай бид нар бас сайхан үйлчилж ая тухта орчин нөхцөлөөр хангаж авчирлаа. Тэгээд эх орондоо болж ирээд хамгийн түрүүнд авсан сайхан мэдрэмж бол агаар манлаа. Нүүр дүүрэн, цээж дүүрэн сайхан амьсгал сайхан сэрүүхэн мэдэрлээ. За түрүү жил бол яг төрсөн өдөр маань бол 5-7 хот хээр алжсэн. Тэгээ энэ жил болохоор яг ингээд нөгөө наашаа ирээд эх орондоо газардаад ер нь төрсөн өдөр нь болж таарлаа. Тэгээд 2 охиноо ханыгаа маш их сансан. Тэгээд энэ жилийн хугацаанд бол хань ижлээсээ өр хүүхдээсээ холбоох ерөн бас хүн маш их зүйлийг л мэдрүүлдэг юм байна. Тэгээд 2 хүүхд маань их том болсон байна. Хань маань ч бас их сансан байна. Их сэтгэл хөдлөлөө тэгээд маш их баярлж байна гэрт ирсэн дээр. Үүнтэй уялдуулан гэр бүл найз нөхөд нь хамтран түүнд гинтийн бэлэг барихаар төлөвлөж гэрийнх нь ойролцоо ресторанд захиалга өгч өөрт нь мэдэгдэлгүйгээр хүлээж байсан юм а. Ачлал таав, инрэлтээж, өхөөрдөн бяцхан инхрийн үрс хазаахад турших, халтрахад тулах амгаас эрхэм анд нөхдүүлгээд хайртай дотны бүхэн нэгэн дор цугларсан баяр жаргалтай мөчийг хараад нэвтрүүлгийн оролцогч маань шин сэтгэлээсээ баярлаж байлаа. Болно шүү дээ бацангуу тэгэл хайртай бүхэн мэн миний ер нь зүрхэндээ тээж явдаг хайртай бүхэн ингээд намайг хүлээгээд ингэ байж байгаа нь үнэхээр
Үнэхээр сайхан байна. Маш их баярлж байна. Зөндөөг тоглож байна. Манай ээж аваар байна, хань маань байна, хатан аав маань байна. Тэгээд миний багын найзууд, тэгээд нөхрийн маань найзууд байна. Ер нь олон жил бүгд хүмүүс л энэ да ер нь харилж явдаг, хүндэлж явдаг хүмүүс маань. Аавдаа, ээжтэй, найзуудаа маш их баярлаа. Тэгээд хандаа маш их баярлаа. Нэг жилийн хугацаанд миний арыг дагаад 2 охиноо маш сайн хараад баталгаатай хартал минь байж гисэн баярлалаа гэж хэлээ да. Зэвсэг түвшний 234-р ангийн зэвсгийн офицер дислэгч Мөнхбат эхнэр радио телеграфчин ахлагч уянга нар хамтран амьдраад 6 жил болж байгаа ажээ. Хосууд маань анх 2017 онд Өмнөд Судан улсын инхийг сахиулах ажиллагааны 7 дугаар ээлжээр хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд танилцж гэр бүл болохоор шийдсэн байна. Хэдий хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрүүлсэн ч гэсэн сүй тавьж гэрлэх ёслоо хийж амжаагүй байгаа гинэ. Харин нэвтрүүлгийн оролцогчийн нөхөр Мөнхбат эхнэрээ инхийг сахиулах үйл хэргээ амжилтаа гүйцэтгэж эх орондоо ирэх мөчтөнд төрсөн өдрөнд тохиож байгаа давхар баяр тохиосон энэхүү өдөрт хөвгнэмж хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм аа. Хайртай хантайгаа гэр бүл болоод ингээд 6 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр ингээд бид манай гэр бүлийн хувьд бол маш ад жаргалтай сайхан мөч тохиож байна. Тэгээ та бүхэн ингээд манай гэр бүл ингээд ад жаргалтай хор мөчийг хуваалцж байгаа бүх хүмүүст хүрэлцээрсэн хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд хайртай хандаа хайртай шүү гэж хэлье. Тэгээд гэрт минь гэрийг минь гээгүүлж, гэрт минь төвчг болж, гарт минь булгуур болж, нэрэнд минь чимэг болж, нэгэн биений минь хань болсон хандаа маш их хайртай шүү. Тэгээд хандаа ингээ гэрлэх сон дамжинаа. Миний гэрлэх юу нөө гэж яа. Ийм олон бэлгийг нэг зэрэг ингээд гинт ингэж бас өгч болдго юм уу гэж хэлмээр байна. Гэтэ үнэхээр гинт юм байна. Ингээд Суданаасаа ирлээ, үүргийн амжилтаа биелүүлээд ирлээ. Тэгсэн чинь ингээ гой төрсөн өдрийн минь ийм амар гой тэмдэглэж өгж ин хайртай бүхний минь цуглуулсан байна. Тэгээ дээрэс нь гэрлэх санал давна гэж би өстө бодоогүй. Үнэхээр их ас жаргалтай байна. Баярлалаа. Хайртай шүү. Хоёр өдөр бас нэлээд тоглолоо. Бас ингээд бодоод хахад гайгүй юм шиг мөртлөө бас яг гарах гад ингээд нэг яг бас яаж хүлээж авах вэ? Миний их яах вэ гэж бодлоо юм байна. Бас их сэтгэл өндөр байна. Охин тэр хоёр маань одоо тэгээд бодохгүй. Орны хийх бах. Энд одоо орны хийх гэдэг чигтээ юу ихтэй л байна. Нэвтрүүлгийн оролцогч уянгийн талаар найзууд нь болон ар гэрийнх нь ийхүү гуйжлаа. Түүнийг шудраг зарчимж, зорьсон зүйлийнхээ ард гарч чаддаг тууштай, хөдөлмөрч, дайчин зан чанартайг онцоллоо. Найзуудынхаа дунд мөрц зүүссэн цэргийн бүсгүй байгаад маш их бахархаж, хүндэтгэж явдаг талаараа өгүүлсэн юм а. Ахлагч уянга бүгд найрамд Өмнөд Судан улсад явагдаж байгаа инхийг сахиулах хаммис ажиллагаанд 7-12 дугаар ээлжээр үүргээ нэр төртөөгөөр 2 удаа гүйцэтгэхэд байгаа инхийг сахиулагч юм а. Би өөрөө цэргийн инженер хүн. Яг одоо манай экспертизүүдээс ерөөсөн нэг цэргийн хүн болоогүй. Миний охин цэргийн хүн болсон да. Миний одоо үеийг залгаж миний цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлж явж байгаа. Яг охинтой хайртай. Миний охин бол зорилсондоо хүрдэг. Зүтгэлтэй ер нь бодоо хатуу жилтэй мэдээ юм. За уянга найзтайгаа болоо багасаа найзалж байна. 14-5 жил найзалж байна. Тэгээ найз маань бол шудраг, үнэнч, столик, мундаг эмэгтэй гэдэг чинь манай найзтай.
Найстайгаа уулзсан чинь гоё илэг дэвтэл явчлаа. Жилийн хугацаанд бас байхгүй хугацаанд маш их өгүүлсэн. Яг нөгөө манай гартай зөгтөө ингээл амар гоё энергитэй ингээ бүх юм сэтгэлээрээ байдаг. Миний маш их гоё сэтгэлийн одоо сэтгэлээр агуу маш гоё мэдээ би тэгээд сэтгэл өндөр нь баярлаа. Нэвтрүүлэгт оролцсон залуу хосууд болох дэслэгч Мөнхот, ахлагч Уянга нарынхаа гэр бүл эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. Сансан зорьсон үйл хэрэг бүхэн нь саадгүй дөрвөн бүтэж байлээ. Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг түвшин үүсч өгсөний 103 жилийн ог тохиолдуулан зэвсэг түвшний дэг 17 дугаар ангийн байлдагч Төвшин гэрэл зэвсэг түвшний дэг 32 дугаар ангийн байлдагч Мегбар баярнаар сургуулиараа зочилж ангийн багш найзуудтай гэнтийн бэлэг барьлаа. Тэд цэргийн албан татагдахаас өмнө хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын инженерийн ангид суралцж байжээ. Цэргийн албааснаар залуус хэрхэн бие хүн болж төлөвшөж байгаа талаар сонирхолтой сурвалжлагыг үзүүлье. Чамаар. Зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн барилга угсралт засварын батальоны байлдагч Төвшин гэрэл тэг 32 дугаар ангийн хүнд харуулын тусгааруултын байлдагч Мегбар баярнаар хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн барилгын инженерийн ангид суралцж байгаад 2023 оны 1-2 дугаар ээлжээр цэргийн албан татагдсан албан үүргээ нэр төртөө үлгэр жишээчээр хааж байна. Тэд Монгол цэргийн өдөр оршин цагийн зэвсэг түвшин үүсэж өгдсөний 103 жилийн ог тохиолдуулан ангийн багш оюутан найзуудтай гинтийн бэлэг барьж суралцдаг сургуулиараа зочлоо. Өдөн багш зүсэлт хийх гэж ингээд бац мөрөөр тэгээд нэр төртөө ажууд эхлэхээ. Өдөн багш баярлалаа. Зүсэлт чинь тэгээд болоор ингээд нэр төртөө албааж эхлэхээ. За ингээд манай барилгын инженерийн 2 дугаар ангийн 2 шавь маань зэвсэгт хүчний тэг 32 дугаар анги зэвсэгт хүчний нэг нь барилгын цэргийн тэг 17 дугаар ангид ингээд албан үүргээ амжилттай гүйцэтгээд өнөөдөр ингээд ангийнхандаа, найзуудтай, сургуулийнхандаа, багштаа ингээд сюрприз барьж ирж байгаад нь багш нь баярлж байна. Бас ангийнх нь бас баярлж байгаа байх гэж бодож байна. За ингээд одоо найзуудтай мөн сургуулийнхаа хамт сурдаг оюутнуудтай 2 шавь маань өөрийнхөө одоо цэргийн албаны талаар танилцуулга хийх юм байна та хэд. Сургуулиараа зочилсон хугацаат цэргүүд албааж байгаа анги байгууллагынхаа талаар танилцуулж хугацаат цэргийн албаны онцлог, давуу тал, албааснаар оюун санаа, бие бэлтэр, бие зөв авч явах соёл, харилцаа хандлагын хувьд хэрхэн эргээр өөрчлөгдөж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн ангийнхаа цэргийн насны залуусын сонирхсан асуултад хариулж цэргийн албанд өөрийгөө хөгжүүлэх боломж, нөхцөл байдлын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. За цэрэг дутсан анхны сэтгэгдэл гэвэл ер нь цэргийн албанд ирээд төсөөлж бас ер нь шал өөр байсан. Цэргийн албаны тухай ямар ч ойлголт мэдлэг байхгүй ер нь тийм харанхуул ер нь очиж байгаа шүү дээ цэргийн албанд. Тэгээд ангийнхаа байралд анх ороод ер нь их гайхажсэн одоо тэр тогтчлт цэргийн байр, цэвэр цэмцгэр байдал одоо дарга цэргийн цэрэгтэйгээ хатж байгаа харьцаанаас эхлүүлээд хөөх цэргийн алба ийм байд юм уу гэж ер нь анх бодож байсан. Одоогийн сэтгэлгээ одоо л ер нь өөрөөрөө маш их бахархж байгаа. Тоотой эрсийн тоонд багтаад торгон цэргийн жигсаалд зогсно гэдэг маань өөрөө нэр төрийн хэрэг. Онжоотойгоо мөр зэрэгцээ төрийн дээд хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна гэдэг нь маань үгээрэлэх аргагүй тийм сайхан мэдрэмж байдаг. За 2 шавь маань бол ер нь суралцж явах явцдаа спорт урлагийн авьяастай, хөгжилтэй, маш идэвхтэй ийм бусадтай маш нийтж за ангийнхантайгаа одоо харилцах чадвартай, ойлголцох чадвартай маш юм нийтж ийм мундаг оюутнууд исэн. За ингээд өнөөдөр 2 шавь маань ингээд цэргийн албаа нэр төртэй ингээд биелүүлээд сургуулийнхаа нэрийг эцэг эхийнхээ нэрийг ингээ өндөрт гаргаад ингээд сургууль дээрээ найзуудтайгаа ирж байгаад одоо тулийн баяртай байна. 2 оюутандаа одоо цаашдын
сурлах хөдөлмөр ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За манай барилгын инженерийн мэргэжил маань болохоор ерөнхийдөө иргэний ба үйлдвэрийн барилга, хөдөө аж ахуйн барилга дээр одоо талбай инженер, хяналтын инженер, за мөн зураг төслийн инженерээр ажиллах боломжтой ийм мэргэжил байгаа. Төвшин гэрэл маань болохоор яг энэ үндсэн мэргэжлийнхаа дагуу одоо барилгын цэргийн ангид албааж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг байна. Энэ инженер болохын тулд одоо үндсэн суур мэдлэгүүдийг одоо барилгын цэргийн анги дээрээ эзэмшээд одоо практик дадал эзэмшиж одоо ийм дадлагтай болж байгаад бол үнэхээр талархаж байна. Нэгдүгээр курсээс ахуулаад одоо өдийг хүртэл яг ингээд найзлсан хоёр сайн найз маань бүр хоёулаа шүү. Ингээд үүдээр ингээд цэцэг барайл ороод ирэнгүүт бүгд ингээд гайхаал, алмаараал бүгд гайхсан. Тэгээ анхандаа бүр ингээд бүгднийхэн сэтгэл зүрх тогтлол би хүртэл ингээд босоод суудлаасаа зүгээр нэг ухсыг л нэг өндийгөө л тэрж авчмаар санагдал. Манай одоо төвшин гэрэлгээд манай найз байгаа. Тэр одоо ингээд ер нь бол Унган Улаанбаатарх. Тэгээд энэ 120 дээр 120-т байдаг гэрн. Тэгээ ерөнхийдөө бол манайх ч гэсэн 120 байдаг. Бид хоёр ерөнхийдөө бас айгүй тийм ойр дотн, оюутан болсноос ахуулаад танилцал нэлээд дотн болсон. Тэгэхэд яг ингээд анх нэгдүгээр курст орж ирсэжсэнийгаа бодоход одоо яг цэрэгт яваад ирсэн зан араа гişин гаргаж байгаа төлөв одоо бие авч явж байгаа байдал үнэхээр цэгцтэй, үнэхээр мундаг болоод ороод ирсэн. Тэрэн дээр нь би үнэхээр их баярлж байгаа. Урд нь ч гэсэн яг ингээд цэрэг дээр очиод эргэлдээр ирэхэд гарч ирэл надтай ясалж байгаа ясалгоо, харьцаж байгаа харьцаа бүгд их тийм илэн далангуу. Тэгээ ингээд би галбийнхны хувьд харахаар маас нэмсэн, гой булчин шүрмсэн зангирсан. Үнэхээр мундаг болсон байсан. Тэгээ ерөнхийдөө би бэлдрийн өвдөр тэр төлөвшөөд зан характер тэгээ ерөнхийдөө байгаа байдлын хувьд ч гэсэн бүр шал ондоо болсон байлээ. Тэгээд энэ найздаа үнэхээр их баярлж байгаа. Ийм болсонд нь тэг өөрийгөө ч их засаж чадсан байлаа. Хоёрны соёлоогоос нь асуусан. Одоо ингээд хоёр цэрэгт явснаар хувийн хүмүүжил бол төлөвчний талаар хэр их мэдлэгтэй гэсэн бэ? Өвөн талаас нь одоо би жишээ нь хараад ер нь хэлдэг болсон шүү дээ. Төлөвсөн юмлаад тэгээд ингийн амьдрал байхдаа найзуудтайгаа дундаа тэгээд ингээд 9 сэдв хэлээд яриад явдаг байсан. Онжоотойгоо үгүй. Манай төвшин гэрэл Нэгмөр баяр хоёрын анги байгууллагаас нь та бүхэн болон сургуулийн одоо удирдлага талархлын захидлыг хийсэн юм. Энийг та бүхэн уншиж танилцуулъя. Ингээд манай хөдөө аж ахуйн сургууль маань маш олон мянган оюутантай. Тэр олон мянган оюутнуудаас мэдээж маш олон хүүхдүүд бас ингээд цэргийн алба хаах гад иргэний үүргээ биелүүлэх гээд үндсэн хуулинд заасан үүргийнхаа дагуу ингээд цэргийн албаа хааж байгаа. Тэр дундаас ингээд миний даасан ангийн хоёр шав маань энэ албаа нэр төртөө гүйцэтгээд бүр сургуулийнхаа нэрийг гаргаад ингээд сургууль дээрээ ирээд ангийн найзуудтай, сургуулийнхаа найзуудтай, мөн багштай, техникийн багш нартай ингээд мэнчилгээ барьж байгаа. Туйлын их баяртай байна. Хоёр шавийнхаа цаашдын цэргийн албаны болон сурлах хүмүүжлийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн өрөөе. Цэргийн алба нь эмх цэгц, зохион байгуулалт, зөв хандлага төлөвшил, суурь хүмүүжил, өв тэгш бие бэлдэр, эх оронч сэтгэхүй, бусдыг хүндэтгэх ухамсар гээд дурдаад байвал эр хүнд байх бүхий чанаруудыг цогцлооход томоохон нөлөө үзүүлдэг амьдралын их сургууль юм. Иймээс цэргийн насны залуус та бүхнийг Монгол улсын үндсэн хуулиар хүлээлсэн иргэний цэргийн үүргээ үнэхээр биелүүлж, цэргийн албаа нэр төртөө хаахыг уриалж байна. Монгол улсын барилгын хамгаалах яам. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.